Та бүхэн намайг дагаад явна. Тэраарэ. Чин тулхан дөрөв мөрөв хийж тулах чинь 3 л ах хэвчээ шүү дээ. Багчууд бидний хайртай ордоо. Харуулгын дарс хэрэгтэй нэлж байгаа. Манай үйлс ингээд ажууданд зураг дараад. Юу андаа гэлээ. Их Британиг захирж исэн авгаа ингэнэ. Зургийг үнэн сэтгэлээсээ дарна. Хүмүүс айгүйх заллан хийгээд мөнгө авчаад мөнгө буцааж өгөхгүй. За үндэсний музей лөө. Бридж музеймээр тэ. Бридж музей. За. Бридж музеймд орж ирлээ. Ээж аав яриг авчиж ээж аав нэх музей үзээгүй хаа. Өмнө эрэхтэй хоёр музей үзсэн юм уу? Үзээгүй. Музей яг хаа зураг дараад атах гинэ. Музей үзсэн. 2 3 ирж идэх дотор нь орж ирж байгаа юм. Энэ хэсэг хаалттай байсан. Аа тийм үү. За тийм баха. Хавар номны. Тэнхэ. Дэлхийн хавар номны. Цуглуулга тий. Ямар гоо чимээгүй юм бэ тий? Тий. Шуугж ийсэн аа. Энэ харин онгохоо биш ийсэн. 2 3 удаа ирж явахдаа анхуу даалын юм шиг орж ирж байна. Нэг гоо хичээлээгээ суучмаар санагдаж байна уу? Хари Батар мотор дээр гардаг юм Аа. аа. Зинда гараас тэгв үү? Хичээлээгээ сууж. Таних нэрээ сонсохгүй байгаа болохоор чи миний яараа за. За, хулан Harry Potter тэр ертөнцийн байж байгаа юм шиг байна гэдэг. Одоо манай эртний өмнөх 1792-оос 1750-50-аад онд нөгөө нэг Вавилоны үед шүүхэд дуудсан бичиг гинэ. Чулуун дээр ингээд иргэн таныг ирж шүүх хуралд оролцсон. Син Идинам гэдэг хүн нөө. Энэ одоо Юу вэ? Яр. Юу вэ? одоо гав мав юм шиг шүү тий. Тийм байх тий. Энэ зэвсэг тэр нэг гав одоо энэ гинчтэй нэг Юу нөгөө нэг тариалан дээр ажилладаг байсан хүмүүсийг яаж ажилладаг гэсэн юм шиг байна. Board farm зүг. Морьтой зэргүүд юу яах юм гэнэ? Энэ шулуунд ийм сэлэм барьдаг байсан гинэ. Морио хатах гад тэнгууд манай Чингис хаан ах шиг ийм мөхөр сэлэм чи нөгөө нэг морьтой зэргэнд их эвтэйхэн байдаг юм гинэ. бидтэй 2240-ээс 651 гэж шүү дээ. Энэ Сасасиан гэдэг нэг Асасиан гэж байгаа юм шиг. Тэ Сасасиан гэдэг Энэ Ираны газар зургаас энэ газар юмээс олдсон юм олдорууд юм шүү дээ. тийм байна. Одоо Сир Пакистан Сасасиан Пакистан дээр Сир Пакистан. Тийм ээ, Сир Пакистан. Тэр яг юу байгаа ч тийм. Юу? Яр. Яг чимгэл, бугуйч, хөөцөвч нэрээ. Одоо тэгээд музейд орж исэн ч бугуйч чимгэллээ үзэх юм. Гадуур явсан ч дэлгүүрээр юм үзэх юм. Энэ эмэгтэй хүмүүсийг яа таа. Мокогийн гаранда зүүдэг биш үү? Монголын төв музейд өөрсдөө төв музейд орж үзээгүй хүмүүслээ. Лондонгийн төв музейд орж ирээд үзсэн. Лайв игээ дуусчихв. Дуусчлаа. За. Лайв надад хэдэн үзв? 4. Нэрнгээсээ лайв Илүү ажил хийж тулхан 4 мөрөв хийж тулах чинь 3 л ах хэвчээ шүү дээ. юу том баг юм. Тий. Тэгээ наан дээр нэг шорлож байгаа гахамхаа эргүүлэх юм шүү. Тийм ээ. Цаанаа хийгээд наадалтай ингээд Үлгэх юм байна те. Энд тэгтээ арай нүсэр үү? 4-өөр. Манайх ч юм бол зүгээр таг гэж жижиг авж явж махад амар. Могооны хатсан өндөг гэж. Могооны хатсан өндөг гэж хэлчмээр санагдаад байна гинэ. Газар доороос ингэж гаргаж ирнэ гэж бас гайхамшиг аа. Энэ одоо юуны баг уу? Момны хэмээг. Уншиж шít би. Чэйжин дээр тавих юм шүү. Миний чэйжин дээр тавих юм уу? Бичихгүй. А тэрэн чэйжин дээр тавих юм уу? эдэр чийж хөө. Наад чинь өөр юм баг. Яна уншаа тэр нь олдгүй. Хатгаж хордоо оргууг үзэж авахгүй хоол руу. Мөнгөн хөөг харуулдаг шээ. Ингээд тэгээд зүгээр ингээд иччих. Тийм болов? Тийм байж магадгүй. Бас зүгээр яг юм хатгаад авдаг тий. Албагараа дээр авдаг. Бас тэгж болох юм тий. Хатгаад. Од мөндөр гэдэг сувг сонсож байгаа. Тэр од мөндрөөс айгүй нарийн нанда гой юмнууд ярьдээ. Энэ болохоор цагны үс хөгжлийн талаар явж байна. Би нэг сонсоо байжсэн чи дээр үед нөгөө нэг дэлхийн 1-р дайнаар юм болов уу 2-р дайнаар юм болов. Энэ цагнууд ч дандаа юм байсан чи нөгөө тэдэн цагт хэдүүлээ гал нээгээд ярьдаг. Тэгээд дайрыг гэхээр мэдхгүй заавал нөгөө ингэж яхад нөгөө нэг буучин бэлэн баймаар байгаа шүү дээ. Тэгээд ер нь ингээд цагаа бугундаа зүүж эхэлсэн юм байлаа. Нөгөө ингэж байгаа Тэгээ гаргаж ирээд хараад яаж итл ингээд буу барьчаад тэгээ ингэж итл буудуулчул яа. Тэ модонд орж тэг их efficient загварлаг зүг байсан юм шиг байгаа. Тэгж ишээ авсан байлаа.
Гэтэ ер нь цаг 1580 он, 1600, 1660 оо 1700 он клин байсан юм шүү дээ. Энэ манай хан дээр байсан цаг мөн үг нэ. Гэтэ энэ загвар нь бол төстэй л ах. Би мэдэхгүй юм да. 1600 Мөнгө гарж ийн мөнгөний өс төвжил ханаас эхлээд явсан мавсан. Энэ мөнгнүүд ямар том юм бэ? Хаанх юм. Одоо найталглаа. Биткойн харж байна. Биткойны одоогийн ханшаасан 77,000 паунд байна. Тэгээд дишээ карт нар дүүсэн байна. Чин энтхийн мөнгө үү? Махатма Ганди юу? Ганди сте энэ чинь. Хэвэн юм шүү байна. Наа чи хэвэн нөхөө. Хэвлээ тэгээд ингэж гаргадаг байсан юм шүү. Тэгээд 10 паунд. Тийм тэр чи хэвлэлцэж хараа. Одоо энэ саяны хамгаарч нь энийг гаргаж ирсэн юм байна. Тэгээд ийм цаасан байж байгаа гэсэн. Одоо ийм байж байгаа энэ чинь ч байхгүй болчихсон. Хоёулыг ирж яхад энэ 50 паунд байсан шүү дээ. Одоо байхгүй болчихсон. Энэ 11 паунд байсан. Тий. Мөнгө солигдохыг үтгэл юм байна. энэ хаанх юм мөнгө? Spexman гэнэ. Solomon Island гэнэ. Соломон. За өстой энэ юунууд бол Энэ бүх мөнгөн дээр Spexman гэж бичсэн байна юу гэсэн үг юм. Хатаан залуухан байсан биш таараа. Энэ хатаан хааныг одоо мөнгө шинжлэх амьд ахт нь ингээд мөнгө шинжлэх шүү дээ. Одоо 16 онд мөнгө шинжлэхдээ 16 оны зургаар нь зургаар нь. Тэг ингээд шинжлэгдсэн маа ингээд хатаан маань өгшөө явдаг байсан. Одоо хатаан өгсөн ч гэсэн нэг тийм стил нэг тийм нүмер нөөлөхтэй байгаа юм шиг тий. Имра надад нэг юу байдаг аахгүй нэг хүн буудалд ажиллаж байхад нэг хитэн дихрам өгдөг аахгүй би тэгэхээр ямар хөгийн нэг хэдхэн жилээ нэг $10 ч өрөхгүй мөнгө хөр би уурлаа. Тэгэл ороод онгойлгосон чинь дихрам чинь одоо нөгөө нэг паунд ч одоо 4700 байгаа штэ. Дихрам тэгсэн чинь дирхам тэгсэн чинь паундаас хүндээсэн. Одоо тэгэхээр 8000 цангтай байгаа хаа. сая өнгөрсөн жил бид код очсон шүү дээ. Тэгэхэд ингэж байгаа байхгүй. Доллар $1 3600 төгрөгөөс шүү дээ. За 3600. Тэгэхээр нэг Кувейт доллар 11,100. тэгэхээр чинь доллараас 3 дахин үнэтэй. 3 дахин үнэтэй. Тийм. Харин тийм байлээ. Доллар юу би чинь анх юу ч мэддэггүй байхдаа паунд чинь хамгийн өндөр тийм өндөр мөнгөнд дэмтгэх гэж боддог гэсэн чинь паунд чинь топ 5 даа орд юм байлээ. Тийм. Тэр баг тэгэхээр юм бэ. Тэр энэ минь нөгөө Кувейт юм ууны мөнгнүүд орд юм байлаа. Би дээрээс нь чаддаг байсан гэсэн. Метр зэтэр өндөр өсөрчтэй юм байлаа. Өсөрчтэй. Гүү чин эдэр чинь хэдэн цагаар гүн. Африкад айгүй өндөр өсөрдөг. Хотлоо ярьжсэн живчлэг хийсэн аа. Энэ хэд гоё хотлоо яриад гоё юм аа. Кенед ч бас амар гүйдэг. Алайсаа хоёр юм уу? Африкад айгүй өндөр өсөрдөг, хол гүйдэг. Тэгээ мод ихтэй газар модоор л их юм хийжтэй. Хоньныг эз гаргаад авчихад бүгд багтахаар байгаа гэх юм. Бидний яриг нь хоёлоо ярих хэлэхгүй бол эдгээр бичлэгэнд орохгүй. Микрофон энэ ч наа. Хэлбэр гадбар янз янзаар байна тий. За, хулан бичлэг хийж байгаа шүү. Оо миний хөлн хайж чаа. Хань хөлийн хайж үзсэн та. Баах үлгүү зураг дарчаад хэний гоё юм хийнх нь гоё юм гэдэг байгаа шүү. Ийм зураг дарчаа. Ийм зураг дарчаа. Чи тэнгэр дараад байна. Энэ авир өдөр явж байгаагүй юм байна гэж. Тэгээд шүн энэ манай Лондон сурж ирсэн доо тэрний цаанд Heaven байгаа. Багчууд бидний хайртай ордоо гэдэг байгаа шүү. Октод энэ Heaven руу орох амар дуртай. Ягаад тэгэхээр нөгөө нэг цэнхрүүд амирх байдаг. Тэгэхээр залуучууд ирж нөгөө нэг хоргоодоггүй. Тэгэнгუთ ингээд октод битэрс дандаа октодтой нийлэн шүү. Нөгөөдөл маань хэдүүлээ Heaven орё гэл. Нөгөөдөл нь ингээд Heaven орохороо тэднийг хоргоохгүй авч намайг хоргоодог. Багчууд бидний хайртай ордоо. Тийш байгаа. Тэгээ Heaven-д очижсэн хүмүүс дурсамжаа бичээрэй. Юм идийгээд тэгээ хоол идэх гэж чинь. Ээж хоол захиалахгүй цай ууж чинь. Тэгээ бага хоол идсэн таргалж байгаа гинэ. Таны хоол ирж байгаа танаар тоглосон. Тэгээ хөл рүүгээ дайраад. Миний хоол энэ эдийг сонгонтойгоо ойлгохоос өмнө газ 2-ыг таснаад авчлаа. За идлээ. Баяртай. Комент гарна. Тий нөгөө Cartier Rolex Rolex-ийн цаг орж сонирхгүй юу? Гайгүй штэ нэг 100-120 сая төгрөгнээ. Нэг байрны өрчлөхөн л юм. Онч шатна. Мөл бори орж үзэх үү яа. Энд чинь скүүд шил ахгүй мó.
Хүүдээ шил авч өгөх үү? Тэрхээс нэг шил авч өгье ч та. Амраа шаркийн омсны дэлгүүрээ энэ янз бүрийн юу яадаг. Тэгэхдээ юу Crocs ийм амир мод норчод хужаанаар ингэж өмсөж яваад байгаа. Мод л оруулах юм биш үү? Тий, арай ханаас ч. Сони маа сони. Тэргийн бэлтгэл ямар юмны нөгөө хорт маскны юм уу байгаа та тийм зараад байгаа мó үзүүлэн юм болов уу? Зараад байгаа юм шүү. Зарж ирэх нүд. Тийм. Энэ хараач орс мосор чицсан. Мотоциклын юу шиг байна те? Дуран. Аха. Энэ хуучин цэргийн юу зараад байгаа юм шүү. Хүмүүс хөөе татгооч сумтаа олчих гэсэн чи нэрнгээсээ сумтаа олчих. Зарж ийн. Малгай залгаа юм уу гэж баах юмнуудын зарна. Тэмдэг мэмдгнүүдс зарж байна. Аавд энэ бэлэл нэлээд таалагдлаа. Vintage market гараад ирсэн юм шүү дээ. Энэ vintage юм уу те? Тий. Энд гэхдээ ямар панк банк юм зард юм бэ нэр? Хуучны цаг аппарат зарж байна. Нөгөө мүдэдсэн цагнуудыг ч одоо барыг зараад байгаа юм шүү. Энэ чинь баг гой цагнууд зараад байгаа юм шүү. Тийм бэ. Тэ нөгөө музейгээс яасан юм уу да? Тий, авчхар цаг байна уу гэхгүй. Энэ цаг маг бол зүртэй юм шүү Аав энэ дуран сонирхсан л явж. Үе гэрт дээр үед яг ийм утас байдаг. Цагаан байдаг үсэ танад. Энэ ста маяг юм байна. Ста урлаг энэ хараа. Энэ хараа 1.33. Энэ халбаг малбыг хараач. Энэ чинь өстө өглөөний цайнд яа 18 гинэ. Йоо энэ мөнгөл юм шиг байна да. Үнэхээр тансаг байна. Ингээд хэлэх зүг алга. Яа амар. Түрүүний ордог мүдэ цаашаа юмнууд байна шүү дээ. Тэр чинь бүр зарж гин. Энэ цайны шар нөгөө юу авчихсан. Майк. Ээж нөгөө нэг хоньны гэж гаргана гэдэг цар чинь энд байгаа юм шүү. Тийм байж дээ. Чамдамдаа нэг юм цар аваа яваа. Цар гэдэг үлөө. Очихны гэж бүтнээр нь гаргаад гэдэг. Цар гэдэг үлөө. Мэдгүй. Нэг TV-л гэдэг шиг санагдаж байна. Ааваач чөө. Аав нэг дуран муруу юм уу гэдэг жижиг шажиг юм сонирхол яваад. Ирж штэ. Энэс гараад ирлээ. Комент карт хотын төвд байгаа хүмүүст ингээд сольж өгч байна. $100-ыг 70 паунд, 100 еврог 80 паунд, Австрали доллар, Японы доллар, Swiss mark. Тэгээд ер нь бол ийшээ аялахдаа Монгол картаараа дарсан дээр вэ нөө? Яаж явал дээр вэ? Чи юу гэж бодож байна? Ийшээ одоо аялах гэж байгаа хүмүүс. Гэхгүй. Одоо нөгөө нэг Монгол энд амьдардаг хүмүүс анх дээр ирж байхад ингээ мөнгө солилцдог байсан аахгүй. Хаанс дунд ханшаа бодож байгаа. Тэгээд тэр бол нэг давуу талтай юм болох ханшгийн ашигтай дундаа хүмүүс оруулж явах хооронд солилцдог байсан. Авч хүмүүс айгүйх заллан хийгээд мөнгө авчаад мөнгө буцааж өгөхгүй. Тэгээд тэрнээс хойш хүмүүс ер нь хашраад солилцоо болцсон. Тэгээд дээрэс нь имэйл, сенцэг имэйл өөр юу гэдэг лээ. Тийм уулын солилцчул амар байдیں۔ Гівч тэр нэг угаасаа нэг үнгүй юм гэж аахгүй. Аюулгүй найдвартай болоод ирэхээр нэг хашин арай жоохон бага болоод ирсэн байлээ. Тэгэж толгоо гарчлахгүй гэвэл одоо мөнгөөс юу сенцэг имэйл ашиглацдаг даа. Бид хоёр бол найдвартай дээргээ сенцэг имэйл ашиглацдаг. Яг ээж аа болохоор бид хоёр нэг онлайн банкныхаа картыг өгөөд мөнгөний сольж өгөөд бид хоёрын картыг зураа явж байгаа. Тим карт мартгүй юм байвал одоо яах. Дээр үед нэг худалдаа өгчлөлөө хаанч лөө тэрийг олон улсын картаа дараавчвал амар юм байна гэдсэн чинь нэг өдөр болгоны хаанш өөр тэнгуутаа нэг транзакшн болгоноос шаарж авах гэдэг юм шиг лээ. Бис тэрийг сайн мэдэхгүй байна. Ер нь тэгээд нэг тийм хүү байна уу тий. За. Бэлэн мөнгөтэй явж байл гэсэн чинь энд бэлэн мөнгөс нэлээд газар авахгүй үстэй. Тий. Аваад өгчөөж ээж. Би зүүхгүй. Яг гол нь гоё харагдаж байна тий. Майк. Яа дээ начаа. Энэ нөгөө сайхан гоё энергитэй. Гоё энергитэй. Тийм байна. За. Энэ хар чулуу болохоор нөгөө муу энергийг цааш нь зайлуулдаг. Яна тэг хамт барихаар ч болохгүй шүү дээ. Хамт ингээд нэгтэй он бол энэ хоёрыг нийлүүлээд баруун талынхаа кармаар явж хагаад карманда хийгээд явж хахад
одоо ингээд нөгөө нэг сайныг дуудаад мууг цааш нь түлхээд явж байгаа юм шүү дээ. Нөгөө энергийг тийм учраас энэ хэрэгтэй хүмүүс ийм гоё чулуу ингээд авчлаа. За. Юу андаа гэлээ. Ийм бүгчтэй явжвэл том бүгж авсаас гараа даахаа боллоо гэх нэ. Хөөргөө гайхал шиг. Тий. За политехникум арьс ширний технологичор за яриараа ямар байна? Арьсыг ер нь ямар хуу байх ер нь анхан шатны зөвлөгөө өгөөч. Ямар арьс сайн, ямар арьс муу юм? Энэ бол одоо арьс хоёр хоорондоо холилдсон байгаа шүү дээ. Энэ За тэгж байна. ингэтэр юм уу? Арьс бол яг зөв ширээрээ. Тэр чинь бол одоо энэ хоёрын үн ингээл хоорондоо бас ярих тэр үн зөрөө байж байгаа юм. За энэ хэд гэж юм? 82 гэж байгаа. За энэ 85. 82 муу нарийн үнэтэй болчихгүй. Гөө энэ хоёулаа бас адилхан ингээд даваа тэ энэ ч даваа хор орцсон байна шүү дээ. За одоо ингээд өөр цэвэр ширээрээ ингээд ороод ирсэн юм. Энэ хэд юм? Энийг хараа. Тэгтээ ер нь цэвэр ширээрээ зузаалаа үе сайн гэсэн үг юм уу? Боловсруулалтаас шалтгаалах юм уу? Тэгэхээр одоо би ингээд дэлгүүрт явж байгаад ингээд арьс барьж үзлээ. Ямар арьсыг сайн байна гэж мэдхий. Үнтэй арьс сайн байна гэсэн үг юм уу? Миний нэр сайн байна. Энэ нь шүү дээ. Ийм зузаан шүү дээ. Энэ Гоё яана. Тий. Цүгний хаш. Цогнох ингээд одоо ингээд нэмгэлдээд байгаа шүү дээ. Тэгээ сайхан боловсруулалт мэдээд юм дөө. Тэгэл одоо хиймэл арьсууд чинь гэтэр хугарах айгу амархан хугарна. Хугаралт нь одоо энэ ихтэн арьс бол ингээд цайраад бусаад орж ирж байгаа. Хиймэл арьс бол ингээд бол яг ингээд өнгөрөөд байж шүү дээ. Тэгээ үлдчих юм уу? Ингээд өнгөрөөд байж. Нэг өнгөрөөд байна. Одоо энэ шир гэдэг чинь бол ингээд өнгө нь өөр болж байгаа шүү дээ. Цэвэр арьс. Ингээд өөр болж байгаа. Тэгээ буцаад өнгөнд орж. Тэр арьс гэсэн. Буцаад өнгөндөө орж ивэл сайн. Орохгүй бол муу. За тэг мэдчих авцгаав. Энэ ер нь шууд лишээ ирэх байж те музей зүзээ орж яхаар энд ч музей байсан биз шүү дээ. Тий, хурж болдог, худалдаж авч болдог байсан биз дээ. Манай лоонд энэ иши тийш явж байхад энэ барилга юунууд айгуу гоё дээр юухаараа явцсан. Их тансаг аа. Үзүүштэй юу гэж хэлэх юм. Нэг тийм. Яг мөнгөтэй Тахан. Тийм байна. Ийм юуны дэлгүүр юм байна. Алт малт одон модны дэлгүүр юм шиг байна. Trafalgar Square. Та бүхэн намайг дагаад явна уу? Өөртөө зугааж байгаа юм шиг юм болж байна. Тэнд юу харагдаж байна те? Big Ben юу? Энэ Big Ben юм уу? Elizabeth Tower мөн? Тий. Одоо Big Ben гэж хэлэх болцсон гэдэг байгаа. Иргэцсэн загнуудад байгаа шүү дээ. Тэгээ Big Ben гэсэн чинь үгүй энэ чинь Elizabeth Tower болцсон гэдэг л. Энэ нэг 6 сар одоо Pride Month болоод энэ тэнд Солонго. тий солонгон болон юм тэнэтэй ирсэн. Зургийг үнэн сэтгэлээсээ дарна. Энд зоосоогоо зоос шидэ. Бодлоо яриад байхгүй. Нэг цамц барих, хоёр цамц барих хоёр ялгаатай. Минийх ингэ давхар очихгүй. Тоглосон юм аа тоглосон. Зоосоо шидэ. Baby girl, you are so pretty, 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 pretty. Baby girl, you are so pretty. 2012 онд ингэж аруулсан юм. Тэгээ одоо ингэж харуулах юм уу те. За. Аавын сая нөгөө бичлэгийг хийлээ штэ. Ингээд зургийн дараа бид дуулна Бака хамбаалаас тийш явж байгаа байхгүй. Тийш нэг хэдэн минутаа алхаад орох юм гэсэн чинь ингэж хараад 50%. Хүй энэ 50% сэлг нийш орё гэдэг. Тэгээд ороод дэлгүүрээс явцгаа. Хөөх энд ингээд устаа нохоонууд нь ингээд усаа аваад Нохоондоо ус өгөөрэй. усаагаа тавьсан байдаг. Хөөх. Лондоной харагдаж байна. Тэр PSY яагаад байгаа юм биш үү? Тэр нааша алхаж байгаа. Тэр хоолоос харагддгүй. Харагдахгүй нөө тэр алхаа малхаа PSY харагдахгүй нөө. Сая өмнө говьд утсан байл л штэ. Цогццээд.
Энэгээр ийм сандлууд байдгүй, энэ сандлууд тавьчихсан Тий. байна. Нэг л юм болоод байгаа юм Тий. шиг. Ийм олон орны Тэр дуулсан байлээ шүү дээ. байдгүй. Манайгаар бичлэг нь хийсэн байл шүү дээ. Тийм олон орны туг бол тавьчихсан. Энэ яхаар энэгээр явт юм бэ? Тий, Ferrari. Ай, аав харж байгаа марж байгааг хараач. Дуусан дуустал нь харж байна. Ferrari байна аа. За 15-ны стрит дээр ерөнхий сайд амьдрнаа. Тэнд байгаа юм байна. Үүдэндээ ингээд амар харуул хамгаалалттай байт юм байна. Хүмүүс ингээд орж морж яах юм бэ? Очрол жоод орд юм байна. Энэ яжуур зөндөө явж байсан чинь ингэж яг ингэж зогсчул харж байгаагүй юм байна. Тий. Морийг би хаана гэдгийг мэдэхгүй шүү дээ. Та намайг ийшээ гэдээс шүү дээ. Тий, Бакен амбатас дээр ирж байна. Энэ болохоор цагдаанууд нь хэдүүлээ дөрөв үзэх гээдсэн жаа болохоор цэргүүд нь. Бидний мористай амар том шүү. Финланд яг энэс Тийм үү. Хөө. Тэ өндөр мод Финландын морь энэс Финландын моринууд энэс том гинэ. А? Энэс том гинэ Финландад морь. Ийм үү. Тий. Тухай. Аха. цэцэг хөрхөн байна. Энэ Сент Джеймс парк хаа те. Сент Джеймс парк. Бүх хонгод хааны мэдлэлтэйдэг. За гацгай. Гэрлээс цааш. За. Аавал нөгөө цэрэгний хажуу зогсож байгаа зураг авахулаар байсан аахгүй. Тэгээ нөгөө морьтой юу өнөөдөр амарчиж. Энэ нөгөө нэг юм болоод энэ цэргүүд жагсаалд орцоод байгаа гинэ. Тэгээд нөгөө нэг юу яасан гин. Яасан гин. Тэгээ нөгөө нэг морьтой цэргүүд нь байхгүй байна. Одоо тэгээд чи хармалынхын дарс хэрэгтэй нэрж байгаа. Манай үеэс ингэж ажиутанд зураг аваад. Тэгээд яриа хөөрөө байвал бол харуулын дарахтаа нараад аав ирсэн байгаа хажуудлан зураг авахулчаа гэдээ ярьчих гинэ. Тийм хөдөлгөөнд байсан бол үживгээд энийг яаж авах вэ? Энэ яардаг. За ингээ энэ завсраа наваад. нэг бол тийм хөдөлгөөнд байсан бол нэг бол одоо хэвээр нэр амар явж байгаа нэг бол нэг юмний цаанал байж байгаа шүү дээ. Хурлаа хийдэг чи ондоо эн чин бэлэгдлийн хэмжээтэй хааны энд бол Монголоор их хурлын нөгөө засгийн газар ордон мөн үг нэ тэгэхээр би биш гэж хэллээ. Зүг хэлсэн баха. Тийм хаан хат яг эндээ бол амьдрдаггүй. Тий. Гэхдээ ирдэг үстэй хуваар ирдэг гэсэн гэсэн. Парламент нь том. Гэхдээ хаана нь хориг тавих хэрэгтэй. Их юу Австрали, Канада эдний засгийн газрыг огцруулах хэрэгтэй гэсэн. Гэхдээ нэг ч удаа тэгж байгаагүй гэсэн. Тий. Хатан л ярьж гадах. Хатан л гэж гэдэг тий. Манай энэ хаан маань одоо юугаа солих гээд нөгөө нэг хүүхдтэй өгөх гээд хүүхдийнхаа нөгөө Кейттайгаа хүүхдийн хайрын түүх мөхийг ингэж яриад нөгөө одоо манд хүн чи өөрөө амар олон жил нэг ингэж байжгаад хаан болсон чи нөгөө нэг хүндлэл хүлээхгүй байгаа байхгүй юу. Тэгэнгუთ одоо хүүхдээ хүндлүүлж ээжтэйгээ адилхан ээж нь амар нэр үндтэй шүү дээ. Одоо хүртэл ээжийн зүудэрт байгаа байхгүй юу. Одоо тэгэнгуთ хүүхдээ арай нэг жоохон хаан шиг хаан байх гэж л үзэх гэж байгаа юм болов уу гэж бодож байгаа. Гэхдээ миний бодлоор англичууд угаасаа Кейтийн хоёртай айгуу дуртай юм биш үү те? Тэгэнгүүт ингээ улам ингэж нөгөө нэг арт түмнээ улам хайртай болгож хайрын түүх мөхийг ингэж ярьж удахгүй хаан болох учраас бүр хайрыг нь булалгаалгаа юм шиг. Яж л нэг хайрыгээд нэг юм хүүхд нэг годгонсон Америктэй суугаад нөгөө самраад боо юм болж байгаа. Тэгээд ховж болж байгаа шүү дээ. Тэгээд чи нэг ганц нэг ховж яриач яасан. Эйгүү тэр Меган гээд хүүхэн чинь одоо баг хүүгийг авч явчаад намайг эрхчлөөтэй байлгасангүйгээд авч явчингуудаа гол нь ингээд байгаа гэсэн нөгөө нэг бид манай гэр бүлд ингээд харуул хамгаалалт байхгүй байна гэд тэгэнгүүт эднэр чинь хэдэн онд илээ бид нар өөрсдөө эрхчлөөтэй амьдрнаа гэд үүргээсээ буугаад Америк явцсан штэ. Тэгэнгүүт та нар ингэж үүрэгтэй хааны гэр бүлийн үүргийг хүлээхгүй байжээж их ямбын нийтлэх гээд байгаа байхгүй юу? Тийм мөнгөөр хамгаалалт авах гээд байна. Тийм байхгүй гэд уурлаад тэгээд байгаа. Тэгэд Меган ч очиод ингээд баахан Холливуудад кино мэнэ хийж мэгээд опрагийн шоунд орж мороод хааны гэр бүл мүлээ чинь баахан намайг өстө дэрлэгдэг яадаг мадаг гэ баахан Netflix дээр докюментари зарцсан байгаа байхгүй юу? Тэрийг ингээд тэгсэн ингээд тэнцээс мөнгө босгоцсон. Тэгээд тэгэнгუთ энд нэр үнд нь жоохон унаатгсан. Тэгэнгүүт англиас албаар бид хоёрыг харлуулах гэж юм ярьдаг гэж юм яриа. Тэгээ ер нь бол Меган хүмүүс амар дургу Хари ч гэсэндээ эхнэрийнхээ талд орлоо гэд хүмүүс ер нь жоохон дургуул баг хүүдэн дургуул хатан хааны гэр бүлийн юм тийм өөрийн ёс зүй гэдэг юм байна л да. Одоо нөгөө хувцлах код мод
нөгөө ийм өсгийтэй нөгөө хөлөө гаргасан юм яаж өмсөж болохгүй, тийм юм яаж болохгүй, олон нийтийн газар ингэж болохгүй, тэгж болохгүй гэсэн. Тийм юм мөртгөө хэрнээ нэг хааны нөгөө тэр чинь нөгөө Уэлсийн гүн бидтэй. Үгүй ээ, юуны Sussex-ийн. Sussex-ийн лөө. Тийм юуны юугаа аваад яваад байгаа юм байлээ. Тийм тэрний гүн юу гэдэг цолоо болохоор өгөхгүй байснаа ирэх юм бэ нийтлэх гээд байна. Тэгсэн одоо салах гээд байгаа үстэй, салахгүй мó? Салахгүй хаа. Тэр хоёр чинь чухмал нэгээ дэмжиж байгаа юм шиг байл шүү дээ. Баха хааны гэрүүлийн хавьяар. Энэ ястаа мэдгүй. Тэр цай дээр амар том зүнхтэй нэг Пакистан нөхрийн зүгийг шалгаж байгаа цагдаа нар. Энэ нөгөө нэг энэ олон бужигсан газар бөмбөг дэлбэрүүлчих гээд энэ том газрын нэг аюулын тэр явах юм. Одоо энэ цагдаа нарны сая тэрийн үг нэг бүрчлэн шалгалаа. Тэр чинь одоогоор бол олон алгалт байна. Яг жуулчны сезонд энд бол хөлгөших арга байхгүй. Манай Виктори юм байна. 1837-аас 1901 онд энтхэг Англиг нэг Их Британиг захирж исэн авгаан гинэ. Авгаан. Тий. Виктория. Энэ болохоор манай нэг сайн нас ордог эмээгийн эмээ юм шиг байна. Тэгээ энэний хүүгээд нэг далжгансан юм гарч ирсэн. Тэр хүү юу байсан юм шиг байлаа? Фашист байсан юм шиг байлаа. Тэгжээснаа болоод эдгэр чи унгаагаад тэгээ манай нөгөө нэг 2 дугаар дайнаар нөгөө манай өнгөрсөн эмээг Элизабетыг сонгоод тэгээ Элизабет ч тэр дайны үеэр удирдаад сая нөгөө Бракнел биднээс удирж исэн байлаа шүү дээ. Тэгэж удирдаа тэгээд дайманы үеэр нэр төртөө байгаа. Өө тэрний чи аав нь гэж байгаа шүү дээ. Би худлаа харцсан. Элизабетийн аав нь гэж. Тийм, Элизабетийн аав нь авт, Элизабет ч ааваас авсан шүү дээ. Тэгээ Элизабетийн эмээ муу юм уу гэхдээ? Элизабетийн мөн байх хэвээр. Байхаа. Намаг энэ ардлын бичиж байгаа үнийг яахын тулд намайг юу ч хамаагүй яар гэсэн. Би юу ч хамаагүй юм ярьж байгаа юм шиг болоод байж. Хамгийн гол дүр нь би биш. Миний ардлын бүжиглж байгаа хөө. Нэг тийм үе. Ээж нэрийг айгүй өвслөө бүжиглээд байна гэнэ. Жижигхэн өдлөхөд айгүй өвслтэй гэж. Аяа мэдрээд байна уу? Эдийн нэг байлаар авьяастай те сакс макс хөл бөмбөгтэй авьяастай бүжгэндээ авьяастай. Би ингээ ганцаараа бичлэг хийгээрээ юу ч ярихгүй нэг дуу. Надад камер наагаш юу гэж ярих юм? Дугаа дум бичлэг хийх юм. Яар. Үгүй ярих маа мэдгүй байгаа. Тэгээд тийм үү. За ингээд бидэд нартай юу Бакан балаас гадаа эргэн тойрныг ширтээд байж гин. Дугуйтаа хүмүүс энэ олон дугуйг яандаа. Энэ нөгөө нэг саяхан юу болоод байгаа юм бэ? Их Британий колон улсуудын нэг уулзалт болоод байгаа юм бэлээ энд. Тэгээд тэнцэнээс ингээд энэ тентхийн хүмүүс айгүйх цугулцсан нэг хурал зөвлөгөөл болоод байгаа юм шиг байлаа. сая нэрээ ямар их дугуй өнгөрөө те. Надад нөгөө яг энэ хэсэг ингээ гоё харагдаад тэгээ ингээ ерөнхийдөө ингэж энэ туг дандаа ингэж байдаггүй хаа. Энэ удаа ингээд амар их туг уулзалтаас зориулаад ингээд тогноод гаргаад ирсэн. ер нь ийм их туг байдаггүй те. Тий. Сая би нөгөө нэг хүний цүнхийг нэгжээд гэдэг хэлсэн шүү дээ. Хэлсэн да.